Darling you send me darling you. Энэ үжлийг үзэж байгаа тэр цаг үеийн мэндийг та бүхэн дүрийг та бүхэн гэж. За энэ бичлэгийг үзэж байгаа цаг хором мөч минутын мэндийг та бүхэн дүрийг та бүхэн. Би яах гэж хэлээд та бүхэн. За энэ бичлэг очиж байгаа. Очиж байгааг сахиа baаш. Зэн сайхан хаврын мэндийг хүргэе. Хэрвээ та бүхэн анзаарч байгаа бол check room нэртэй шоу маань сетап нь олон гэрэл нь улам өөр болж гой болж байгааг анзаарч байгаа. Энэ бол орчлон дэлхий дээр хавар ирсний шинж дохио тэмдэг билээ. За хайр дагаж хаврын уйлрал ирүү дуудуулах хүслийг дорлол надад өгөө. Ягаад ч юм сайхан хавар ирсэн ч сэтгэл санаа цаанаасаа өөдрөг байна. Check room-ийн 3 дугаар сарын 2 дахь тайм 6 дахь дугаар явж байна. 6 дахь дугаарын хүрээнд бид нар 146 subscribersтай болсон байна. 146 болсон амар баяртай байна. Удахгүй 147 болох байх гэж найж байна. Ягаад гэвэл та энийг үзэж байгаа та сав дараарай гэж хүсэж байна. 6 дахь дугаараа бид хоёр бол хаврын хайр гэж нэрлэлчээр юм байна. Хавар зарим нэгэнд нь хайр авчирна, зарим нэгэнд нь сайр авчирна, бүр зарим нэгэнд нь байр авчирна. Алийг нь авчирсан бай хавар ирсэн. Check room 2 дахь дугаар. За хаврын хайр 3 сард юу олж өнгөрвөө гэдгийг бас томлё л да. Хамгийн түрүүнд юу ярмаар байна гэвэл 3 сарын 16-ны өдөр улсын их хурлын хаврын чуулган нээлттэй хийсэн байгаа. Энэ бол яаж ч хайрын хавар байхаар байна. Хаврын чуулган нээлттэй хэмэгц манай одоо номер 1 маань бол гарч нээлттэй үг хэлсэн. За тэнгуут нь хойноос нь бол нэг яг нэг юм болсон. Хуучин байсан садыгаач одоо засгийн газрын тэргүүн маань гинт гарч ирээд лавгын том гэдэг нэвтрүүлгээр баахан тайлбар тавьсан маш удаан нэвтрүүлэг болсон байлээ. За тайлбар тавьж болно. Окей, эрэхтэй. Гэхдээ нэг талаас нь юу харагдаад байна гэхээр яг нэг энэ ерөнхийлөгч болон хуучин одоо засгийн газрын тэргүүн хоёр нэг тийм токсик хосууд шиг байх юм аа. Бүр нэг рүүгээ ингээд нэг үг хаяал гомдлоод энэ намайг ингэдэгсэн тэр намайг тэгдэгсэн би ингээд явжсэн тэгээд намайг ингэсэн ингэж. Ер нь бол амар тийм ямар ч одоо constructive feedback буюу одоо нэг тийм тулхтай аргумент хэлэхгүйгээр зүгээр нэгэндээ нэг гомдлсон сэтгэлээ үзэгчдийн өмнө гарч иж яриад нэг аав ээжтэй хов хүрэж байгаа токсик хосууд шиг санагдсан надлаа. Намайг тэгдэг байсан ерхийлэгч болохоосоо өмнө тийм байсан. Ерхийлэгч болсны дараа үнэхээр ерхийлэгч болсон. Ер нь нэг энэ хоёр хүний одоо нэг зодон тулааны дунд баахан хэлмэж байгаа хүмүүс байна хөөрхий. За шууд ингээд чуулган эхлэмэгц бол номер 1 маань гарч иж үг хэлсний дараахан бол арчилсан намын засгийн газар дах байгаа улсын хурлд байгаа гишүүдийн төлөөлөл болгоод зандан шатар сайдын одоо засгийн газрыг бол огцруулна гэсэн санал гаргана гэж ярьсан. Тэр нь яагаад вэ гэхээр өмнөх засгийн газарт бол хамтралын эвслийн засгийн газар байсан. Энэ дээр ерөөсөө эвссэнгүй. Эвслийн засгийн газраас эвцсэнгүй гэдэг их дурамжхан ууртаа байлээ. За тэгээд ер нь бол ууртаадаа бүр одоо сайд нарыг одоо зарим нэг яамдын сайдыг бол уцаан татна гэсэн үг хэлсэн байлээ. Тэр нь болохоор юу байсан бэ гэхээр одоо өнгөрсөн 1-2 дугаар сарыг биднийг одоо дунддаа алдартай болсон Чойжа хамтан дэцэс 3-ын Чойжа хамтан маань бол одоо судлаас уулгасан. Яагаад гэвэл нөгөө өгсөн хугацаанд асуудал шийдэж чадаагүй гэсэн. Өөрөө ч манер тэгэл тэрэндээ нэг жоохон сэтгэл хангалуун бос тэр дамж халтантай. Энд чинь угаасаа бодит биш болохгүй штэ гэдэг айгу ууртаа хэлсэн байлээ. Тэрнээс нь болоод тэр ногцрууд гэсэн. За нөгөө нэг боловсролын сайд ахын маань авч яхаар бас шийдсэн байлээ. Огцруулна гээл тэр асуудлыг хилцсэн гээл нөгөө ах маань хөөрхий тэгэл нэг 50 ноолгод амархан морь шиг тэгэл нүд ам нөхөрцөн яваал исэн. Амар ер нь ширүүхийг хэлж шүү. Хаврын чуулган, хайрын чуулган маань бол маш ширүүхийг хэлж байна. Ер нь шууд зодооноор хэлж байна. Хоёр талаас нь шууд PR-ын багууд гараад ирсэн. Хоорондоо алдсан үзэлцээ. Одоо нэг яг нэг танаа оных, манай оных, танаа төгсөлт, манай төгсөлт гэдэг дээр яг очсон л байгаа л та. Энд ч айл өмнө өмнөх жил одоо байсан зодоон тулаан үргэлжилсээр л байна. За ямар ч хэлсэн чуулган эхэлсэн 3 сарын 16-нд гишүүд маань орж ирсэн сайхан байсан. Ихэнх нь их ядарсан орж ирж явах шиг байлаа. Хаврын ядаргаанд шууд анхныхаа чуулган дээрээс гарч иж явах шиг лээ. 3 сарын 16-нд ямар ч тач чуулган нээлттэй хийсэн байгаа. 3 сарын томилох нэг мэдээ. За 3 сарыг 2 баяргүйгээр төсөөлхийн аргагүй. Сайхан 2 баяр болсон. За саяхан болсноор нь ярьчихад бол Монгол улсад зэвсэг түвшин үүсч өгж байгуулагдсан 105 жилийн ой боллоо.
За энэ баяраар бол яадаг вэ гэхээр Зэвсэг 40 маань онд ерөнхийдөө бол нэг тийм арга хэмжээ олон нийтдийг хамарсан арга хэмжээ огт хийдэг байсан. Энэ жил бол өстой гоё юм хийсэн. Талбай дээр та бүхэн өчтөр болон уржигтар за 3 сарын 18, 19, 17-нд очиж үзсэн бол маш сонирхолтой арга хэмжээ болсон байгаа. Нээлттэй хаалганы өдөрлөг за ийм үзүүлбэрүүд үзүүлж болох юм байна гэдэг. За манай хүндэт харуулууд мань гарч үзүүлбэр үзүүлсэн. Үнэхээр үзүүштэй өдөр хоногуд болсон. За Зэвсэг 40-ний 105 жилийн ойд зориулсан. За тэр дундаа бол би бүр ингээ яг очиод үзсэн. Үнэхээр сонирхолтой юм байлээ. Тэгээ яг ийм зэвсэг ашигладаг. Тэрийг задлаад нээгээд хараад үзээд гартаа бариад явж болно. За тэн дээр бас нөгөө нээлттэй хаалганы өдөрлөг гэдэг утгаараа цэргийн албанд бүртгэл болон тэрнтэй холбоотой хамааралтай ойлгомжгүй асуудал гэдэг бас тэнд бас шууд асуугаад явж болох байсан мөлий. Тэгээд би бас тэрийг нь одоо очивол асуугаагүй. Учир нь миний бас албаа хугацаа дууссан. Ер нь бол дүүцүүлээ таацсан байгаа. За дүүцүүлээ таацсан байгаа. Ямар ч сан цэргийн баяртай холбоотойгоор юу хэлэх гээд байна гэхээр хоёр юм байна. За цэргийн баяр болсон юм чинь мэдээж энэ бол нэгэн төрлийн бас ургацын баяр. Эрт цэргүүдийн ургацын баяр. 3 сарын 8-нд бол манай эмэгтэйчүүд эрхээ хамгаалуулсан. Дараа нь Зэвсэг 40-ны баяр болоод 3 сарын 8, 18-ны хооронд 10 хоногийн хооронд хэрэг ургацаа өгсөн бэ гэдэг хүлээж авдаг баяр байгаа. За 3 сарын 8 бол гоё болж өнгөрсөн. Та бүхэн бүгд мэдж байгаа. Бүх эмэгтэйчүүдээ сайхан өнөртөө хамттан торт мэдгүй бэлэг за торт нь чэйшин. Ямар ч бүгд цэцэг авсан багч найдаж байна. За гоё бэлэг авсан. Тэгсэн чинь 3 сарын 18-ны бэлэг гэсэн чинь би яг санаж нэг газрын маркетинг байсан. GS25 маркетинг байсан. Өвчүүний мах үнэтэй тэгснэ хар самартай эрт цэрэг багц ч илүү нэг нэрэлцээ 25,000 гээд тийм багц гаргацсан байлээ. Энэ бол нэрээ үнэхээр бас өрөвдмөр гомдмоор бэлэг байсан шүү. GS25-ийнхаа маркетингийнхаа та нар бас нэг жоохон гоё next level юм хийгээстэй гэж хүсэж байна. Тэгэл тэр доор нь яаж ч engagement авахаар хүмүүс доор нь орж ил хэрэлцэн лээ л дээ. Тэр талаараа тэр утгаараа бол зорилгоо биелүүлсэн байх гэж бодож байна. Ямар ч хэсэн миний цэргийн баяр бол гайхалтай байлаа. Цэрэгт явсан юм шиг л баярлалаа. Цэрэгт яваагүй юм байж. 3 сарын 8, 18 амар сонирхолтой юм болсон. Нэг ийм мэдээ олж уншсан. 3 сарын 8-ны өдрөө. За 3 сарын 8-ны өдөр бол Мартаар эрүүлжүүлэхэд бол нийт 20 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн байна. За ямар тач эрхээ хамгаалуулсан байна. Болж дээ ямар ч нэг хүүтэнд гадуур хончоогүй 20 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн байна. Хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр 18-нд буюу Эр цэргийн баяраар те Зэвсэг 40-ны 105 жилийн ойгоор 59 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн байх. Энэ яг юу гэсэн үг юм бэ? Яг юу болсон гэж тэгж яхаа 3 сарын 8-наас дамнаа дуугаад 30-уулаа 20-уулаа байжгаад 30-уулаа 50-уулаа 60-уулаа болцсон байна гэж байх вэ? Эсвэл яасан байж болох вэ? Яаж хийж байгаа бидраас бол илүү тэмдэглэчээд байна. 3 сарын 8-ны ч тэ 18-ны ч тэр бол тултлан тэмдэглэсэн байна. Хамгийн хөгжилтэй энэ хоёр мэдэн дээр бол хүмүүс сонирхолтой реакшн гаргасан байлээ. За ер нь бол ихэнх нь бол бид нар энийг бодохдоо бол цэрэг эмэгтэйчүүд юм шүү гэж бодсон. Гэтэ цэрэг эмэгтэйчүүд цэргийн одоо албанд ажилладаг эмэгтэйчүүдийн тоол ирчүүдийн бол хамаагүй цөөхөн байгаа. Тийм болохоор миний бодлоор энэ одоо яг юу болсныг бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 3 сарын 8-нд 20 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн бол 3 сарын 18-нд 59 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн үнэхээр хөгжилтэй байлаа. Тийм ээ худлаа нэттэй ч. За битэр ч бас заавал нэг тийм улс төрийн мэдээдээ яриад авахгүй шүү дээ. Бас хөөргөн хурган одоо pop culture кино дуу хөгжим Монгол дэлхийд дахинаа бас юу болж ин ярил л та тий. За мэдээж 3 сарын 16 чуулган нэгдсэндээ хамтдаа Academy Awards буюу Америкийн одоо 96 удаагийн Academy Awards болж өнгөрсөн байгаа. Шилдэгүүдээ шалруулсан байгаа. Хэрвээ та кино орхотоо бол дэлгэсэндээ ойртноо. Тийм амир өлөг болсон юм хэлж энэ. За юу хин яачваа гэдэг маш цомгол авчи. Хамгийн олон номинацид дэвшснээр бол Sinners гэдэг кино байсан. Одоо гол дүрт Michael B. Jordan тоглосон тий. Та нар хэрвээ үзсэн болвол одоо Unition-гийн видео санд бол бас байгаа. Тэгээд ер нь би бас үзсэн. Хамгийн оргил хэсэг нь бол тэр нэг хөгжимтэй хэсэг нь байсан. Яг нэг байшин дотор бүгд хөгжим тоглодог. Тэр бол нэг яг нэг тийм black culture буюу одоо дөнгөж арьснуудын тэр юу туулж яаж ирсэн тухай түүхийг маш одоо метафорикли илэрхийлсэн. Одоо дуу хөгжим болон арьс өнгөний үзэл болон дээрэс нь нэг ард түмний дотор байгаа тэр нэг зоргийг гаргаж ирсэн зүйлийг бол маш гоё одоо урлаглаг бөгөөд аимшигтайгаар илэрхийлсэн сценарисtik киног бол би бол тодорхойлмоор. За тэр киноны Michael B. Jordan бол шилдэг эрэгтэй дүр бол авсан байгаа. За энэ бол үнэхээр гайхалтай кино болсон. За мөн сценарисээс бас
хөгжмийн шилдэг зохиолчийг бол авсан байгаа. За Людвиг Гранс билүү? Би сайн нэрийг буруулж магадгүй. Бас гайхалтай Норвегийн шивэд хөгжмийн зохиолч, композитор байгаа. За энэ хүн бол угаасаа ингээд бүр артистуудтай бол тултны ажилд хэдэн грэмч авсан, хэдэн Academy Awards-ын хөгжимч шагнал авсан гайхалтай. Хамгийн гоё одоо хамтрал нь гэвэл нөгөө нэг Childish Gambino-гийн Redbone гэдэг хамтралыг бол хийгээд тэрнгээрээ баг Grammy авч исэн баг шүү. За тийм хөгжмийн зохиолч маань бол Людвиг Гранс баха андуураг бол шилдэг хөгжмийг авсан байна. За дээрэс нь Best Singers чинь бас нэг Best Picture авчлаа. Тий Best Picture авсан, бас Screenplay авсан. Sinners бол ер нь энэ жил түүсэн. За адилхан Sinnersтэй бас нэг кино түүсэн. Тэр нь болохоор One Battle After Another гэдэг хин алдартай найруулагч Пол Томас Андерсны найруулсан, гол дүрд нь Леонардо Ди Каприо тоглосон. За манай нөгөө өнгөт дайрстай эмэгтэй чинь бас хараарстай эмэгтэй чинь хэм блэ? Бас нөгөө рэпер хийгээддэг нөгөө цуг тоглосон шүү дээ. Эхнэр нь олоо цуг тоглолдог. За энэ кино маань бол шилдэг найруулагчийн шагнал авсан. За шилдэг бас юу авлаа? Best Picture авсан юм биш үү? Синертэй андуурсан байна. Best Picture. За өөр сонин сото юу болсон бэ гэхээр Sentimental Value гэдэг энэ андуураг бол Норвег кино хаа. Энэ киноны яг найруулагч нь гол дүрийн жүжигчин хоёр нь өмнө нь Канны бас нөгөө International Best Feature гэдэг шагналыг авч исэн. Бас нэлээд үзээтэй кино болсон. Энийг бас үзээрэй гэж хүсэж байна. За миний ихэнх нь бол би үзсэн байсан. Үзээгүй кинодоос гэвэл Best Documentary гэдэг юун дээр бол Mr. Nobody Against Putin гэдэг нэртэй баримтат кино авсан байлээ. Хамгийн сонирхолтой нэг бол Frankenstein бол Best Costume одоо хамгийн шилдэг хувцас дизайн урлагийг Frankenstein авсан байлээ. Netflix дээр байгаа хаа. За бас нэг сонирхолтой юм Netflix-ээс юу байсан гэхээр K-pop Demon Hunters байсан. K-pop Demon Hunters ер нь бол гарснаас хойш нэлээд олон үзэгчдийн бол байлдан дагуулсан. Дээрээс нь бол үзэлтээрээ бол нэлээд ширүүхэн өрсөлдөгчдийн нэг болж байна. Тэнгүүд эрэгтэй шилдэг дүрээр чинь Sean Penn авсан. За яг Sean Penn бол аварцсан үеэр бол шагналаа ирж аваагүй. Тэр үеэр хаана байсан бэ гэхээр Украинд байсан байгаа. Одоо Украинд бол яг хэлийн дотор нэг халуухан цэг дээр очсон байлээ. Тэнгүүд яг шагналаа авах хооронд Украинд байсан үеэр нь одоо Украины ямар фронтын билээд нэг хурандаа чухал үеэрээ манад байсанд баярлаа гэдэг юм Academy Awards-ын одоо юу шагналыг адилхан болгож хийсэн тийм төмөр юу өгсөн байлээ. Тийм цом өгсөн байлээ. Тэгээ ер нь бол амир товчсондоо бол Academy Awards болж өнгөрлөө. Олон гайхалтай кинонууд яг юу ярих юм бэ? Та нарт өөрсдөө сайтаас нөрөө харж байгаа. Гэхдээ яг ингээ явал болохоор байна. Би жоохон бэлтжүүл хийн л дээ. Зүгээр та нар яах нь вэ гэж шалгаж байгаа. За тэгээ нэг 3 сарын эхлэл бол нэг иймэрхүү байлаа. Тэгээ удахгүй 4 сар болно. 4 сартаа бэлдээд, зундаа бэлдээд хүмүүсээ гоё гарч гүүгээрээ би өөрөө гүйдэг болсон. Яг нэг удаа л гүйсэлтэй. Тэгэл гүйсэн гэсэн үг шүү дээ. Удахгүй 5 сарын 23-нд марафон болно шүү. Би яг марафон л бодож байна. Марафонд гоё бэлдэж эхлээрэй гэж хүсэж байна. Баярлалаа. Өмнөх дугаар дээр амлаж ирсэн 100 дахь subscriber-тай бэлэг өгнө гэдэг. Тэгээд 100 дахь subscriber маань доор байвал яг гоё. Доор байвал гэдэг үзчихвэл доор комент хийээрэй. Яг энэ доор би таныг хайж олоод би танд бэлэг өгөх нь амлаж байна. За тэгээд ер нь бол мэдээнүүдээ ингээд баг багаар таймлаад яваад энэ хизээ зогсохгүй. Хамгийн гол нь манай шоуг 146 subscribe хийсэн байна. Тэрнийх нь 145 нь бол манай найзууд байгаа. Тэгэхээр та ч гэсэн бидний найз болж болно. Тэгээ Czech Room-тэй хамт ирсэнд баярлалаа. Улам гой сонирхолтой зүйл хийсээр байх болно. Ямар ч 10 дугаар юу ч гэсэн ингээд хэвлээ гоё ингээд 90 харинталтай өгөө аваатаа. Тэ? Сабтай, лайктай, комменттэй яваад үзье. Үзье ч байх угаасаа явна заяа. За баярлалаа Czech Room-тэй хамт 6 дахь дугаар үлээ.